Вакцинаас айх айдас нь таны бодсноос ч эрт нэг гэдгийг мэдхүү. Хамгийн анхны вакциныг 1796 онд англи эмч Эдвард Женнер цагаан бурхан өвчний эсрэг бүтээж байсан. Энэ вакциныг бүтээхэд үхрийн дэлэн дээрх цэцэг өвчний вирусыг ашиглаж байсан ба хүмүүс энэ вакциныг хийлгвэл биеийн зарим хэсэг нь үхрийн шиг болно гэж айж байжээ. Тэгвэл яг үүнтэй адил вакцины тухай хурамч мэдээлэл өнөө хүртэл оршсоор байгаа юм. Үүний нэг шалтгаан нь вакцины тухай хурамч мэдээллийг сошиал медиад байнгын өндөр хандлт, өргөн хүрээнд түгээсээр олон нийтийг айдас давтуулж байгаатай холбоотой. Энэ айдас тулгуурлан баталгаатай шинжилгээ ухааны мэдээллийг шахаж бодит үннээс холдуулсаар байна. Тэгвэл вакцины тухай нэг бодит баримтыг онцлвол 2024 оны олон улсын судалгаагаар сүүлийн 50 жилийн хугацаанд вакцинжуулалтаар 150 сая хүүхдийн амь насыг аварч дэлхийн хэмжээнд нэрийн ангидлыг 40%-аар бууруулсныг онцолсон байна. Та дархлаажуулалтын талаарх аливаа мэдээллийг мэрэгжлийн эмч, эрүүл мэндийн байгууллагаас хүлээн авч байгаарай. Хурамч баталгаагүй мэдээлэл түгээдэг мэрэгжлийн бос хүмүүс таныг өвдөөд ирэхэд эмчлэхгүйг бас санаарай. Баталгаатай мэдээллийг дэмжигч Монсхус, хамтрагч технологийн тэргүүлэгч компани Мидан.